Нүд цавчихгүй худал хилдэг мөнх чулууны бас нэгэн барилгүй тайлбар. Аймгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид сүүлийн 6 сарын туршид цалингаа авч чадаагүй байдаг. Учир нь Дундгов аймагт цалингаа тавих мөнгө байгаагүй. Та төрийн албан хаагчдаа цалингаа сүүлийн 6 сар тавиагүй. Яагаад хэн тавиагүй гэж? Танаа төрийн албан хаагчид цалингаа аваагүй гэдэг. Сар болгон буудаг цагтаа байгаа шүү дээ. Ямар одоо төрийн албан 6 сар цалин аваагүй гэдэг юм бол ямар төрийн албан хаагч цалин аваагүй? Би танд нэрийг зарлахгүй шүү. За энэ учрыг нь бол мэдэхгүй ямар ч гэсэн зүгээр төсвийн татаасгүй ажилтдаг одоо юм аймаг болно гэсэн зорилт тавьсан уг нь бол бас боддог л бодол. Гэхдээ өнөөдрийн бас эдийн засгийн нөхцөл байдал аль татаасаа авах уу, алийн усаа санхүүжүүлэх үү гэдэг одоо бас бодлого байх хэрэгтэй. Энэ бодлогоо одоо зөв тодорхойлоогоос одоо болж энэ одоо төсвийн хүрэлцээгүй байдал бий болцсон. Өнөөдөр засгийн газарт одоо бас татаас авах хөсөлтөд өгсөн сууж байгаа. Тэгээ татаасгүй болно гэж явсан. Яг одоогийн өнөөдрийн 6 сарын нөхцөл байдлаар бол манай аймгийн төсвийн орлого тасраад нөгөө Эрдэнэс илрээс орох хэрэгтэй байсан мөнгө багасаад орлого тасалдаа. Тэр нэгэн тэдний орлого буураад ирэхээр татварын орлого буурч. Ингээ багасаад ирэхлээр өссөн үсгүй аймаг ингээд цалингаа давж чадахгүй юм гэж хэлж байгаа. Тэгээ яг ингээд хэмнэгдсэн хоригдлууснаас ингээ аргалаад явж магадгүй. Ерөнхийдөө бол цалин хөөс энэ зардлуудад тавьж чадахгүй. Яг өнөөдрийн байдлаар бол зарим сумдад шүлгийн өвчин гарцсан. Зарим сумдын засаглалтаа одоо мэдээлэл авахд бол заслагын нөөц хөрөнгөөр шүлгийн өвчнөд тэмцэх хэрэгтэй. Тэр санхүүжилт нь орж ирэхгүй учраас яаж тэмцэх юм гэдэггүй юм гэдэг юм. Ийм хөл өсвийн өндөрлөг үүсэж байгаа. Тэгээ эргээд одоо энэ сангийн амд одоо энэ төсвийн тодтгол үлээгээд энэ засгийн газарт бол хандаад 24 татаас авъя гэсэн юм хүсэлт гаргаа явуулж байгаа юм байна. Тэгээд орон нутгийн хөгжлийн сангаар одоо эх жил юу хийх вэ гэдэг одоо санал хураалтаа явуулж ирмэлэх ёстой. Тэгээд энэ ирмэлжсэн одоо түүх одоо би нэгийнх нь ч одоо хараагүй байгаа. Тэгэхээр би энэ аудитынхаа дүгнэлтэнд одоо бас дүгнэлт хийж ажиллана гэдэгт бол бас эргэлзэж байна. Төрийн аудитын байгууллагаас бол манай дээр тийм ямар ч хийсвэр дүнгээр одоо тийм бодит бишээр бол ингэсэн байна гэсэн юм ирээгүй байгаа. Засаг дарга мөнх чулуун орлогч Ариун Баяр, засаг даргын тамирын газрын дарга Лавбаатар гэсэн хоршигчдын бас нэгэн хулгай 5-6 тэрбум төгрөгийн өртөгтэй нүүрсийг хандваар авч тайлан бүртгэлд огт тусгалгүйгээр зарж борлуулсан гэх баримт. Зөвхөн хувь дансаар 560 гаруй сая төгрөгийн орлого олсон гэх мэдээлэл бий. Хандвийн нүүрсийг хэрхэн хүлээлцэж авах, хичнээн хэмжээний нүүрсний гэрээ байгуулсан зэрэг мэдээллийг тайлагнах үүргийг сануулсан албан хаагчийг ажлаас нь чөлөөлж байгаад хулгайгаа хийчээ. Хандвийг нүүрсээр зарж борлуулан ашгийг өөрсдөө хуваарлсан аймгийн удирдлагууд энэ хэргийг мөн л Дундгов орон нутгийн өмчит газарт бүртгэж засаг даргын орлогч Ариун Баяр ажлыг хариуцаж байгаа гэх хэдий боловч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актыг засаг даргын тамирын газрын дарга Лавбаатар хийсэн болохыг баримт нотолж байна. Energy Resource компаниас зөвхөн баримтанд тооцоо нийлж үлдсэн нүүрсний хэмжээ 10,000 тонн. Үүний цаана альбан бланкаар тооцоо нийлээгүй хичнээн хэмжээний нүүрс зарж борлуулсан нь тодорхой бус. 2026 он гараад Баг Тэнгэрийн аманд тэрбум гаруй төгрөгөөр орон сууц худалдаж авсан Дундгов аймгийн засаг дарга мөнх чулуун аймаг орон нутгийн төсвөөс 830 саяар 100, дээр нь нэмэх нь 8.7 тэрбум төгрөгөөр эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Хачирхалтай нь эдгээр төслүүд аль нь ч үр дүнгүй, харин мандалгаачид эрх өвлийг хэрхэн давах нь тодорхойгүй байна.